Эмэгтэйчүүдээ, охид бүсгүйчүүдээ цаан чинь хиймэл оюухан суурилсан уман хүзүүний хорт хавдрыг илрүүлдэг аппарат Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт байнлагэн шүү. За тэгээд эцсийн шинжилгээний хариу хүлээж цаг алдах шаардлагагүй 10,000 датанд суурилж хариу нь 99.9% зөв гардаг гинэ. Энэ бол Survey AI систем юм. Энэ бүр тэгээд заяа AI буюу цууны хүчлийн суурил толь тавьж байгаад л харцдаг юм байна өө. Дотор моторлоо нь ороод ухаж нөхөд тухгүй түлээд авах юм бол угсан чинь харин чиг үгүй гин шүү. Хүндээ гаж зөрөг нөлөө байхгүй. Үзлэг хийхдээ цайруулахгүйч үзэх явцад чинь харлуулахгүй амлж байна л гэж байна. За тэгээд цаг авахгүйгээр оншилгоонд орох бүрэн боломжтой бөгөөд шин төрөх имлэг байна да. Тийшээ ороод л би AI-аар үзүүлмээр байна гэж хэлээд 100,000 төгрөг дотор багтсан төлбөрийг төлөөд үзүүлж гин гэж байгаа юм. За тэгээд үзүүлэхээр шийдээд байгаа л сарын тэмдгийн үед болохгүй гэж байна шүү. 2-3 хоног бэлгийн үйлээ хийгээгүй байх сүүлийн 14 хоногт антибиотик бусад ийм бэлтгэлийг уугаагүй байж байх нь зөв юм байна шүү. За ингэснээр яах вэ гэхээр хариу мариу чинь зөв гарна гэж байгаа юм. За одоо штэ дээ. Царайлаг юмч үг хэлнэ. Хариу нь 2-3 минутын дотор гарна. Хүндээ ямар нэг өөрчлөлт байхгүй, гайш нөлөө байхгүй, тодорхой хэмжээний төлбөрөө манай кассанд төлчих юм бол ажлын цагуудаар хизээ хүссэн цагт нь хийгээд өгөх боломжтой. Төрөөгүй хүмүүс ч гэж бол тухайн хүнд одоо гаднаас нь толь тавьчвал гадна умаа үзүүнийхэн зургийг өөрөө ингээд зураг авч байгаа юм шиг ингээд дараад авчдаг. Бид нар олонгод юу хийж юм гэхэд энэ хүний зургийг нь авч өгөөд яг зөв байрлалаас нь эрүүлэн үү эмгэг хэсэг байна уу тэр зургийг нь авч өгөөд энэ дотор цуулгаж өгöd байгаа гэсэн үг байхгүй юу?